San Manon. Die GIZ arbeitet seit mehr als 25 Jahren, seit 1992 in der Mongolei. Wir arbeiten hier im Auftrag der Bundesregierung mit ganz vielen verschiedenen Partnern aus der mongolischen Regierung, aber auch mit Organisationen der Zivilgesellschaft oder der Privatwirtschaft. Wir arbeiten in 3 Schwerpunkten: Biodiversität, Energie, Energieeffizienz und Wirtschaftsentwicklung. GIZ Mongolia 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нэг жилд 15 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгддэг. Олон улсын 140 орчим ажилтан GIZ-ийг дэмжин ажилдаг. Бүс нутгийн болон дэлхийн хэмжээний 4 төсөл, төр хувийн хвшлийн 4 түншлэлийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж байна. Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхин төсөл, холбооны бүгд найрамдах Герман улсын засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг болон Улаанбаатар хотын захиргаа хамтран санхүүжүүлж буй тус төслийн хэрэгжих хугацаа нь 2018-аас 2021 он хүртэл. Төсөл нь Улаанбаатар хотын барилгын салбарт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, засаглал, хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах зорилготой. Энэ хүрээнд Сонгон хайрхан дүүрэг болон Баянзүрх дүүрэгт сургууль цэцэрлэгийн 22 барилгад дулаан техникийн засвар шинжилт хийхээс гадна барилгын салбар болон банкуудтай хамтран гэр хороололд эрчим хүчний хяналттай амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлсэн. Харин бодлого эрх зүйн орчинд Улаанбаатар хотын барилгын салбарт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг бэлэн болгож нэвтрүүлсэн. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулахын зэрэгцээ төр хувийн хвшлийн чадварыг бэхжүүлэхэд анхаарсан. Тусгай хамгаалалтын газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь төсөл. Тусгай хамгаалалтын газар нутгуудын тогтвортой хөгжлийг хангах суурь нөхцөлийг сайжруулах үндсэн зорилготой. Энэ хүрээнд тусгай хамгаалалтын газар нутгийн хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр байгаль орчин аялал жуулчлалын яамд дэмжлэг үзүүлж, оролцогч талуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна. Түүнчлэн тусгай хамгаалалтын газар нутагт байгаль орчин дээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн баялагийг зохистой ашиглах, оролцогч талуудын тусгай хамгаалалтын газар нутгийн талаарх мэдлэг, чадварыг сайжруулах зорилготой. 2021 оноос эхлэн Европын холбооны хамтарсан санхүүжилтээр нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран зорилттой сумдын ойн нөөцийн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Төслийн хамтран хэрэгжүүлэгч байгаль орчин аялал жуулчлалын яам, төслийг холбооны бүгд найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Европын холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Эдийн засгийн өсөлт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл. Төслийн зорилго нь бичил, жижиг дунд гарааны бизнес эрхлэгчдийн ажлын байр, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршино. Хэрэгжих хугацаа 2021-оос 2023 он хүртэл. Төсөл нь үндэсний хэмжээнд Улаанбаатар хотод болон орон нутгийн тэргүүлэх 2 бүсэд үйл ажиллагаагаа явуулдаг. Төслийн зорилго нь Монгол дахь бичил, жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрэгждэг. Энэхүү төслийг үндэсний хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн шууд зорилтод бүлгүүд нь гарааны бизнес болон жижиг дунд үйлдвэрлэл юм. Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадварыг сайжруулах төсөл. Төслийг хамтран хэрэгжүүлэгч хууль зүйн дотоод хэргийн яам. Хэрэгжих хугацаа 2020-оос 2023 он хүртэл. Зорилго: шүүхийн захиргааны мэргэсэн ажилтан бэлтгэх давтан сурах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Шүүх эрх мэдлийн байгууллагуудыг цахимжуулах ажилд дэмжлэг үзүүлнэ. Эрх зүйн шинтгэлийг хэрэгжүүлэх, тухайлбал иргэний бизнесийн хууль тогтоомжийг сайжруулах, суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль 3 дугаар төсөл. Төслийг хамтран хэрэгжүүлэгч боловсрол шинжилгээ ухааны яам хэрэгжих хугацаа 2019-оос 2023 он хүртэл. Эмгэтээс нь 2 улсын засгийн газрын санаачлагаар 2013 онд үүсгэн байгуулагдсан. Төсөл нь Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуульд мэргэсэн боловсон хүчин бэлтгэх, хүний болон материалын нөөцийг сайжруулах зорилготой.
Үүгээрээ MGTC-г Монголын дээд сургуулиудын орон зайд удаан хугацаанд өөрийн гэсэн байр суурь, ажиллах чадвартай байлгахад дэмжлэг үзүүлнэ. Түншлэл суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсрол сургалт төсөл нь 2023 оныг дуустал Монгол Улсын техник мэрэгжлийн чиглэлийн сургалтын чанарыг доктортой сайжруулахыг зорж байна. Төсөл нь Монгол Улсын Улаанбаатар, Төв, Баруун, Зүүн, Говийн бүсүүдэд үр дүнтэй чанарын удирдлага, доктортой санхүүжилт болон эрх зүйн орчин бүхий төрөлцсөн 7 чадамжийн төвийг цаашид хөгжүүлснээр Монгол Улсад өндөр эрэлттэй, ур чадвартай, мэрэгчлээ ажилтнуудыг бэлтгэнэ. Түүнчлэн мэрэгжлийн боловсрол сургалтын багшийг анхлан бэлтгэх, мэрэгшүүлэх, давтан сургалт тогтолцоог төгөлдржүүлэхэд дэмжин ажиллаж байна. Төслийн түншлэгч байгууллага нь Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, төслийг холбооны бүгд найрамдах Герман улс, Австрали, бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж байна. Build for Skills буюу ур чадрыг хөгжүүлэх төсөл Монгол болон Пакистан улсад хэрэгждэг техникийн болон мэрэгжлийн боловсрол сургалтын төсөл юм. Хамтран хэрэгжүүлэгч хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, мэрэгжил боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв. Хэрэгжих хугацаа 2018-аас 2022 он хүртэл. Төслийн гол зорилго нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ашиглан ажлын байран дээрх дадлах сургалт болон мэрэгжлийн боловсрол сургалтад орон нутгийн иргэдийг хамруулснаар тэдний хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг сайжруулна. Энэхүү зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл болон Улаанбаатар хотын ногоон орон сууц төслүүдтэй хамтран ажиллаж байна. Аз дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төсөл. Бүс нутгийн хамтын ажиллагааны дэд механизмын хүрээнд хэрэгждэг бөгөөд ASEAN бүгд найрамд Хятад ард улсын чөлөөт худалдааны гэрээний хүрээнд Камбож, Лаос, Вьетнам, Их Түмэн санаачлагын хүрээнд Монгол улс болон бүгд найрамд Хятад ард улсын хоорондын бүс нутаг олон улсын хөдөө аж ахуйн худалдааны нөхцөл байдлыг сайжруулах зорилготой. Мөн эдгээр орнуудын жижиг бизнесүүдэд үзүүлэх худалдаатай холбоотой үйлчилгээг сайжруулахад чиглэн ажилладаг. Хэрэгжих хугацаа 2019-с 2022 он хүртэл.